Өнөөдрийн техник технологийн дэвшил, цахим шилжилт нь хувь хүн төдийгүй бизнесийн байгууллага бидний хувьд ч гэсэн өдөр тутмын амьдрал хурцтай нэвтрээд байна. Энэхүү технологийн дэвшлийг амжилттай нэвтрүүлэхийн тулд олон хүчин зүйл нөлөөлнө. Үүний нэг нь цахим боловсралтай техник технологийн мэдлэгтэй хүмүүсийг хүний нөөцийг бэлтгэх явдал. Энэхүү хүний нөөцийг бэлтгэхэд мэдээж хамгийн ихний шаардлага нь англи хэлний мэдлэг. Тиймээс 19 тавил авлах 15 жилийнхээ ойгоо огтож олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэний нэг нь англи хэлтэй монгол залуус төсөл юм. 1919 тавил авлах 15 жилийн ойтой зориулж мэдээлэл авлах үйлчилгээний салбарыг шин шатанд хүргэж олон улсын жишгт нийцсэн лавлах үйлчилгээний төв болох зорилгоо хэрэгжүүлэхийн тулд англи хэлтэй монгол залуус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна. Англи хэлтэй монгол залуус хөтөлбөр 2019-2020 оныг дамжин 2 үе шаттайгаар бүтэн жилийн турш амжилттай хэрэгжсэн. Ажилдаа албан хаагчдаа боддоор дэмжиж 6 сарын турш Филиппин улсад ганцаарчилсан хөтөлбөрөөр англи хэл сурах боломжийг олгосон. Бидний ойрын зорилгод олон улсын компаниудын колл центр үйлчилгээг Монголд амжилттай нэвтрүүлэх. Энэ үүднээсээ ч бид дотооддоо 2 жилийн өмнөөс эхлэн ажлын байранд англи хэлний сургалтыг зохион байгуулж ирсэн. Энэхүү сургалтаас амжилттай суралцагчдыг бид орчинд нь илүү сайн англи хэлийг сурах боломжийг судалж Филиппин улсын англи хэлний сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газар болох Маскдемтэй хамтран ажиллаж англи хэлтэй монгол залуус төслөө амжилттай хэрэгжүүлээд байна. Филиппин улс нь англи хэлийг 2 дахь хэлээ болгосон. Энэ давуу талаа ашиглаад англи хэлийг сурах аргыг амжилттай нэвтрүүлсэн улс. Дээр нь хамгийн хямд зардлаар байгаль цаг уурын хувьд хамгийн тохиромжтой нөхцөлд ганцаарчилсан байдлаар суралцах боломжтой гэдгээрээ онцлог юм а. Англи хэлтэй монгол залуус төслийг амжилттай хэрэгжүүлснээр Америк, Австралийн компаниудын колл центрийн аутсорсинг үйлчилгээг Монголд нэвтрүүлэх нөхцөл шаардлагыг бүрэн хангаад байна. Ингэснээр дэлхийн хаанаас ч монгол болон англи хэл дээр 1919 тавил авлахаас мэдээлэл авах боломж тун утгагүй бүрдэх юм а. Залуус маань Филиппин улсын хамгийн шилдэг хөтөлбөртэй англи хэлний сургуулиудад хамрагдсан. Энэ бол ажилтаа албан хаагчдынхаа сурах боломжийг компани зүгээс боддоор дэмжсэн. Тэднийг зорилго мөрөөдөлтөд хүрэхэд нэг шат ахиулж өгсөн адал явдал дүүрэн амжилт дагуулсан хөтөлбөр болж чадсан юм. Намайг Шижир гэдэг. Би 1919 мэдээллийн лавлахын сошиал медиа маркетинг менежерээр ажилладаг байгаа. Сайн байна уу? Намайг Цолон Чимэг гэдэг. За би одоо 1919 мэдээллийн лавлахынхаа мэдээлэл шинжилтийн албанд ажилладаг байгаа. Сайн байна уу? 1919 тавил авлахын маркетингийн менежер Жаргал Дулан байна. Дэлхийн хэд болсон англи хэлийг сурснаар мөрөөдлөө биелүүлэхээс гадна ажилдаа өсөн дэвжих боломжтой. Энэ л боломжийг англи хэлтэй монгол залуус хөтөлбөр олгосон юм. Тэд сурсан мэдтэй ажилдаа нэвтрүүлж, карьерийн хувьд өсөн дэвжиж, шинэ төслийг компанид хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна. Би болохоор 6 сарын өмнө 1919 мэдээллийн лавлахынхаа англи хэлтэй монгол залуус хөтөлбөрт хамрагдаад Филиппин улсад 6 сарын хугацаатай англи хэлний сургалтанд хамрагдаад ирсэн байгаа. Одоогоос жилийн өмнө манай одоо 19 тавил авлах маань бидэнд маш том боломжийг олгоод бид нэр Филиппиний англи хэлний сургууль болох. Миний хувьд бол англи хэлний сургууль CDUSL сургуулиар 6 сарын турш хэлээ үзээд ирээд байгууллагад ажиллаж байгаа. За би одоогоос 8 сарын өмнө 2019 оны 6 сард Филиппин улсын Сибу хотын Село сургуулийг англи хэлний мэдлэгээ дэвшлүүлэхээр зорьсон. Одоо Монголдоо хурж ирээд би энэ англи хэлний мэдлэгээ за дэлхийн өнцөг болон дэлхийн сошиал ертөнцтэй эндээс би хамгийн хурдан мэдээллийг авахын тулд надад энэ англи хэлний мэдлэг маань маш чухал хэрэгтэй болдог. Ялангуяа энэ сошиал медиа маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа, суралцж байгаа хүмүүс
хамгийн түрүүлж хэлэхтэй зүйлээс зүгээр англи хэлний мэдлэг маш чухал байгаа шүү. За өмнө нь бол яг судалгааны албандаа бол яг мэрэгчлэлээр ажиллаж байсан байгаа. За англи хэл сураад ирснийхаа дараа бол одоо 1919 та мэдээллийн лавлахынхаа дата базыг одоо англи олон улсын хэл дээр хөрвүүлэх мэдээллийн лавлахын маань олон улсын түвшинд үйлчилгээ үзүүлэх том төслийг бол эхлээд ахлагчаар нь ажиллаад явж байгаа. За яг одоогоор бол 1919 лавлахынхаа маркетингийн менежерийн ажлыг хүлээж аваад ажиллаад эхэлж байна. За энэ ажилд маань бол одоо 6 сарын хугацаанд англи хэлний мэдлэгээ дэвшлүүлсэн мэдлэг маань бол маш их хэрэг болж тулгуурлаж өгч байгаа. За дэлхийн маркетингийн чиг хандлага хаашаа явж байна? Тэрийг 1919 лавлахынхаа маркетингтэй яаж хүл зэрэгцүүлж алхах уу гэд маш хүндтэй үүргийг хүлээж аваад ажиллаа явуулж байгаа. За одоо би компанийнхаа гадаад харилцааны менежер ажиллаж байгаа. За Филиппин улсын Cebu тэнэг жилийн гаруй сургалтаа би тэнд мэдлэг дуршлаг судалгаа гээд маш их зүйл сурч мэдэж авсан. За энийг одоо би ажилдаа өдөр тутамд ашиглаад за англи хэлийг сурснараа ямар их боломж байдг вэ гэдгийг маш их мэдээд одоо тэгээд энэ үүнийгээ ажилдаа болон өөрийнхөө хэрэглээнд ашиглаж байгаадаа маш их баяртай байна. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас хөтөлбөрт тусгагдсан олон ажилд өөрчлөлт орсон. Гэхдээ 1919 лавлахын англи хэлтэй Монгол залуус хөтөлбөрийн ээлжид суралцагчид Филиппин улсад англи хэл сурах 6 сарын ганцаарчилсан хөтөлбөртөө хамрагдаж амжилттай төгсөн эх орондоо ирсэн юм. Онцгой комиссийн шийдвэрийн дагуу тусгаарлалтын байранд болон гэрийн тусгаарлалтанд байсан залуус маань олон сарын дараа ажилдаа орж хамт олон найз нөхд нь тэднийг халуун дотноор огт авсан юм а. Сайн байна уу, намайг Игцэтрэл гэдэг. Сайн байна уу, намайг Ариун Жаргалын мөнх гэдэг. Англи хэлтэй Монгол залуус төсөлд хамрагдан Филиппин улсын Cebu хотод англи хэл суралцахаар явсан. За 2020 оны 2 сард ирэх ёстой байсан боловч дэлхийн нийтийг хамарсан COVID-19 буюу коронавирус гарсны улмаас Филиппин улсдаа ирж чадалгүйгээр 4 сарын хугацаанд карантинлэгдсэн. Яг явах болоход санхүүгийн маш том хүндрэл үүссэн. Яг энэ санхүүгийн хүндрэл энэ үүссэн асуудлыг байгууллагын удирдлагууд маань 100% шийдэж өгсөн. Энэ хугацаанд сэтгэл зүйн болон эд материалын дэмжлэг үзүүлж байсан байгууллагатай хамт олондоо маш их баярлалаа. Баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээлэл харилцаа холбооны салбар зогсолтгүй урагшилж байдаг. Энэ салбар технологийн дэвшлээс илүүтэй чадварлаг боловсон хүчин, хүний нөөцийн зөв менежмент хамгийн чухал. Салбартаа өөрийн гэсэн брендийг бий болгож, өнгө төрхийг тодорхойлж чадсан 1919 лавлах цаашдаж хүнээ хөгжүүлсэн, тэднийг дэмжсэн үйл ажиллагаа төсөл хөтөлбөрийг явуулсаар байх болно. За манай байгууллагын зүгээс ажилтан албан хаагчдынхаа суралцах хөгжих боломжийг судалж үүнд байнга анхаарал хандуулсаар ирсэн. Хувь хүний хөгжил нэргээд байгууллагын хөгжлийн үндэс суурь болдог гэж бид нар үздэг. Иймдээ ч Mass Academy-тэй хамтраад англи хэлтэй Монгол залуус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажилтнууд маань эх орондоо эргэж ирээд байна. Эдгээр ажилтнууд маань зөвхөн англи хэлээр сураа зогсохгүй, Япон, Солонгос зэрэг суралцж байсан сургуулиудынхаа сайн соёл, цагийн менежмент, техник технологийн төвчлийг байгууллагадаа нэвтрүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай юм аа. Англи хэл сурах боломжийг олгоод энэ надад их маш их том хөрөнгө оруулалтыг хийсэн бас 1919 мэдээллийн лавлахынхаа хамт олонд маш их баярлж явдгаас хэлмээр байна. Надад бас өсөж дэвжих боломжийг олгосон маш их баярлаж явдаг шүү. За тэгээ миний араас надтай цуг явсан хүмүүсийн маань араас 1919 лавлахын маань олон охид бүсгүйчүүд маань англи хэлээ амжилттай сураад өөрсдийн мэдсэн чадсан чадвараа хурж ирээд байгууллагатаа гаргаарай, амжилт хүсье гэж хэлье. Дэлхийн нийтийг хамарсан ковид цар тахал удахгүй намжина гэдэгт итгэж байна. За үүнийгээ дагаад англи хэлтэй Монгол залуус төсөлд олон оюутан хамрагдан Филиппин улсын ихтэй сургуулиудад хэлний мэдлэгээ дээшлүүлээсэй гэж хүсэж байна.
Цаашид бид дэлхийн жишгт хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчтэй хүргэхэд энд ажиллаж байгаа ажилтаа албан агчдынхаа бидлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарна. Англи хэлтэй монгол залуус төслөөг амжилттай үргэлжлүүлж илүү олон залуусыг дэлхийн хэлийг эзэмших, хөгж дэвших боломжийг олгохдоо үргэлж таатай байх болно. Ингээд 1919 дэвл авлахын 15 жилийн ойн хүрээнд хийгдсэн томоохон оюуны хөрөнгө оруулалт төсөл болох англи хэлтэй монгол залуус төслийг удирдан зохион байгуулсан, санаачилсан, гар бие оролцсон, хамтран ажилласан бүх хүмүүс байгууллагуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Goodbye.